Ажил мэргэжлийн чиг баримжаа Монголд. Мэргэжил сонгоход нь тусалж дэмждэг оронтооны хүн бол зайлшгүй байх шаардлагатай. Ажилгүй хүмүүс хэмбэ дандаа нийтлэг мэргэжлээ. Дэлхийд дээр бол нийтдээ 40 орчим мянган мэргэжил байна гэж судалгааны түвшинд авчирсан байдаг байна. Ажлын байр цаана байгаад тэр шаардлагыг хангаж чаддаг. Германд ажил мэргэжлээ танилцуулах ажил нь ерөнхий боловсролын сургууль байхаас эхэлдэг. Ямар мэргэжил илүү хөгжүүлэх шаардлагатайг Германы хөлбөмбөрийн агентлаг бодлогын түвшинд зохицуулж байдаг. 5 жилийн дараах Монгол улсын хөгжил хаашаа явах вэ? За энийг дагсан мэргэжилтнүүд яг 5 жилийн дараа 10 жилийн дараа бэлнэ үү гэдэг асуудал өөрөө их чухал юм. Монгол улсын ашигт малтмал болон түүнийг дагалдах үйлдвэрлэлийн салбарт 40 орчим мянган мэргэжилтэй ажилтан хэрэгтэй байна. Гэсэн ч өнөөдөр ажил идэвхтэй хайж байгаа иргэдийн дунд энэ орон зайг нөхөх боловсон хүчин алгаа. Энэ сорилтыг давах нэг хөшүүрэг бол ажил мэргэжлийн зөвлөх үйлчилгээ гэж олон улсад үздэг байна. Учир нь мэргэжлээ зөв сонгосон хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтээс харсан бодлоготой байхад ажилгүйд л тэр дундаа ажлын байрны дутагдал, ажлын байранд гологдох гэсэн хүндрэлүүд баг гардаг байна. Ажил мэргэжлийн чиг баримжааны зөвлөхийн талаар Германы холбогдох байгууллагын мэргэжилтнүүд ийхүү хэлж байна. Ажил мэргэжлийн чиг баримжааны зөвлөх нь бүхэл насныхантай хамтарч ажилладаг. Германд ажил мэргэжлээ танилцуулах ажил нь ерөнхий боловсролын сургууль байхаас эхэлдэг. Үр ашгийг нь хувь хүн сонгосон мэргэжил хийж байгаа ажилдаа хэр сэтгэл ханамжтай байна. Нөгөө талдаа хөдөлмөр эрхлэлтийн эрэлттэй сайн уялдсан байдлаар нь хэмждэг юм. Өнөөдөр Герман улсад дээд боловсрол эзэмшихээс илүүтэйгээр мэргэжлийн боловсрол эзэмших хандлага дийлэнх байгаа. Нийт төгсөгчдийн 60% нь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг сонгодог. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлт ямар мэргэжил илүү хөгжүүлэх шаардлагатайг Германы хөдөлмөрийн агентлаг бодлогын түвшинд зохицуулж байдаг. Судалгаанд суурилсан хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг хангах бодлого чухлаа. Хувь хүний сонирхол эрмэлзлийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд уялдуулсан ажил мэргэжлийн чиг баримжааны зөвлөх үйлчилгээг бүх насныханд хүргэж чаддаг болмаас хөдөлмөрийн зах зээлийн боломжийг бүрэн ашиглаж чадахгүй байна. Өнөөдөр 176 мянган оюутан ихтэй сургуулиудад сурч байхад мэргэжлийн боловсролын байгууллагад ердөө 43 мянган залуу суралцдаг. Эрэлт нь хандчихсан мэргэжил сонгох уу, эсвэл ажлын байртай мэргэжил сонгох уу? Энэ сонголтыг бүх насныхан зөвлөх анхны магиструудыг Монгол Улсын их сургууль энэ жилээс бэлдэж эхэллээ. Тус мастрын хөтөлбөр болон нийгэмд буй эрэлтийн талаар салбарын дарга нар болон одоо зуралцаж байгаа магистрантууд ярьж байна. Мэргэжсэн багш нар бэлдэх 1.5 жилийн магистрийн хөтөлбөрийг бол Монгол Улсын их сургууль Германы олон улсын байгууллагуудтай хамтраад хэрэгжүүлж байгаа. Зүгээр нэг энгийн нэг хүнтэй нэг уулзаад нэг цаг 2 цагийн дотор чи ирээдүйд ийм мэргэжилтэй болох юм бол одоо төгсөөд ажлын байртай байна гэж хэлэх гэдэг бол хамгийн хэцүү зүйл. Зөвлөх яагаад хэрэгтэй вэ гэдээ ярихаар 95% нь шууд ихтэй сургууль руу одоо шалгалт өгөөд орж ин штэ. Гэтэл энэ нь үнэхээр зөв сонголт байсан уу, буруу сонголт байсан уу? Тэр хүүхдүүд ихтэй сургуульдаа суралцж байгаа дундаас хэдэн сургуулаа хайж байна. Тэ? Төгсөөд тэднэрт ажлын байр нь ямархуу олдцтой эрэлттэй байна. Тэгэхээр энэ болгоныг шийдэхийн тулд бидний одоо манай ангийнхны ялангуяа хөдөлмөр зүтгэл хамтын хичээл зүтгэл бол маш их нөлөөтэй байна. Ажиллагч байгууллагуудаас ирж байгаа ажлын байрны зард маш өндөр шаардлага тавьдаг. Шат чатанд нь тийм ээ цэргээс халагдсан иргэдүүдээ бас тэдний онцлог тохирсон бас эмсүүд төгссөн залуучуудад хөсгөөс нь өмнө сургалтын төв дээр очиод бид нар бас яг одоо ийм шин санаа цаашдаа ажлын байран дээр гараад ийм боломжууд байгаа талаар нь бас хамтарч ажиллаж байгаа. Нийгмийн эдийн засгийн өсөлтөөс хамаарат эдийн засгийн онцлогтойгоор болохоор маш олон мэргэжил улс шинээр төрж гарч ирж байна. Одоо маань сүүлийн үед бол IT-ийн чиглэлээр маш олон тийм сайхан мэргэжлүүд төрж гарч ирж байна тийм. Ер нь дэлхийд дээр бол нийтдээ бол яг 40 орчим мянган мэргэжил байна гэдэг судалгааны түвшинд авчирсан байдаг байна. Тэгээ үүнийг бол цаашдаа бол бид нар бас олон нийтэд мэргэжлээс сурчлах хэрэгтэй болж байна. Зарим мэргэжлүүдийн хувьд болохоор бараг 10 жилийн өмнө байсан мэргэжил өнөөдөр чинь магадгүй хэрэгцээгүй болж байгаа жишээ нэ. Мэргэжлийг таниулдаг, сурталчилдаг, тэгээд мэргэжил сонгоход нь тусалж дэмждэг яг тийм оронтооны хүн бол зайлшгүй байх шаардлагатай. Зөвхөн төгсөгч одоо ихтэй сургуулийн оюутан залуучууд гэлтгүү. Ажлын байран дээр өнөөдөр ажилдаа сэтгэл ханамжгүй те стресстэй бухимдалтай байгаа өчнөө хүмүүс энэ тэдний одоо асуудал нь юу байна гэдгийг бид нэр бас олж гаргаж ирэхийн тулд тэр хүмүүсийг биднэрт хандаасаа гэж одоо ажиллана. 36 кредит цаг биелүүлэх ёстой. Үүний 4 кредит цаг нь дадлага байна. 32 цаг нь шаардлагатай ерөнхий эрдмийн хичээлүүд болон мэрэгшүүлэх хичээлүүд бол
орж явж байгаа. За хөтөлбөрийн өшөө бас нэг давуу тал нь бид нар Германы багш нартай хамтарч ажиллаж байгаа хэрэглээний хөтөлмөр судлалын их сургуулийн түрүүнд барьсан. За энэ багш нар маань хичээл болгон дээр тодорхой цагийг манай хүүхдүүдэд ирж заадаг. Тэгэхээр энэ бол манай хөтөлбөрийн давуу тал гэж би бодож байгаа. Зөвлөгөө өгнө гэдэг бол за чамд энэ мэргэжил зохино гэж хэлэх биш. Зөвлөгөө өгнө гэдэг бол бид нар юу гэж ойлгож авъя гэхлээр тэр хүний сонголтын сонголт хийхэд нь туслах дэмжлэг үзүүлэх. Миний сонирхож байгаа мэргэжил тэ ихтэй сургууль одоо дээд боловсролоор би энэ мэргэжлийг эзэмших үү? Эсвэл мэргэжлийн сургалт боловсролын газруудаар байгууллагуудаар дамжуулж би энэ мэргэжлийг эзэмшиж болох уу гэдэг наад захын ингээд мэдээлэл хангаж өгч болно те. Тэгээд өөрийнхөө ур чадварыг, авиасыг бас нээж магадгүй те. Тэр болгонд нь дэмжлэг үзүүлж ингэж ажилтдаг тийм үүрэгтэй тий одоо энэ ажил мэргэжлийн чиг баримжаа олгож байгаа зөвлөгөөд маань бол нийгмийн асуудлаар суур мэргэжилтэй байлаа гэхэд сэтгэл судлалын асуудал, хөдөлмөрийн зах зээлийн асуудал, эдийн засгийн асуудал, хууль одоо эрх зүйн мэдлэг гэд олон талын мэдлэг энэ хүнээс шаарддаг учраас ялангуяа энэ ур чадваруудыг эзэмшсэн байх шаардлага. Хоёрдугаарт бол тухайн хувь хүний мэдээлэлд илүү түлхүү ханддаг учраас хувь хүний нууцыг хадгалагч гэдэг юм уу. Ийм асуудлууд бол зөвлөхөд бол нэлээд өндөр түвшинд тавигдах. Энийгээ бид хууль тогтоомжийнхаа хүрээнд бол зайлшгүй суулгах шаардлагатай байна гэж ингэж харж байгаа. Өнөөдөр аж ахуй нэгж байгууллагууд маань бол 100% одоо эрсдэлгүй байна гэсэн үг бол биш. Зарим нэгэн эрсдэлд орж байгаа магадгүй ажлын байр байж болно. Тухайн одоо ажилтныг бид нэр хөрвүүлж ажлын байраа алдахаас нь яаж сэргийлэх, ямар ур чадварыг илүү бид нэмж олгож чадах юм бол тухайн хүн ажлаасаа гарах биш хөрвөөд өөр ажлыг одоо хийгээд явах юм боломжтой болох вэ гэдэг тал дээр нь бол бид нар анхаарч байна. Өнөөдөр бид хамгийн түрүүнд анхаарах зорилт төгөлөг бол ерөнхий боловсролын сургууль төгсөгчид. Тэдний 30% нь мэргэжлийн чиг баримжаа олж авч чаддаггүй. Тиймээс төсөл хэрэгжиж байгаа мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд ажил мэргэжлийг зөв таниулах сургалтуудаж эхэлжээ. Можаны ангид суралцаад тэгээд энэхүү зааны хийсэн байгаа. Үзэгнээс аваад шалтгаан ядаж хийгээд сурчих юм бол бас амьдрал нь жигсэх хэрэгтэй. Тэгээд биеэ дах чадварт нь бас суралцах юм болоо гэж бодсон. Тийм болохоор үеийнхнийгээ энэ чиглэлээр суралцаасаа гэж хүсэж байна. Миний хувьд хүн машин механизмын оператор мэргэжлэр 2 цагийн хугацаанд суралцсан. Хүн машин механизм гэдэг бол хүний ажлыг маш их хөнгөвчүүлж өгдөг. Тийм учраас энэ мэргэжлэр эзэмшвэл цалин ч өндөр мөн ажлын байр нь улирлын чанартай ч гэсэн яг түр хугацаанд ажиллахад бол яг тэр амьдралынхаа хэрэгцээт зүйлсийг бол авч чадна гэж би бодож байна. Мэргэжлээ зөв сонгоно гэдэг бол тухайн хүнийг одоо сайн сайхан амьдралын баталгаа нь олж өгдөг байгаа. За өнөөдөр би гэрлийн чийдэг хийсэн. Энэ мэргэжлэр мэргэжиж байгаа оюутан 3 дугаар курсын ах маань ингээд бидэд тусалсан байгаа. Энэ чиглэлийнхаа мэргэжлэр хаана илүү сайн бэлтгэгдэж чадаж байна вэ гэдэг талаасаа харж мэргэжлээ зөв сонгож нийгэмдээ баялаг бүтээгээсэй гэж хүсэж байна. Эцэг эхчүүдийн зүгээс ахлах ангийн хүүхдүүдтэй одоо хэрхэн яаж одоо хандаж энэ тал дээр нь зөвлөгөө мэдээлэл өгөх боломжтой юм гэдэг тал дээр ерөнхий мэдээллүүдээ урьдчилж группээр өгчөөд дараа нь одоо сонирхсан хүүхдүүд нь эцэг эхчүүд нь эргэж одоо ганцаарчлан зөвлөгөөнд ирэх энэ хэлбэрээр төлөвлөгөө явуулж байгаа. Политехник коллежийн оюутнуудын хувьд бол яг сонгосон мэргэжлээрээ хэрхэн яаж одоо ирээдүйн зорилготойгоор суралцах. За тэгээд ирээдүйд яг одоо аль ажлын байран дээр одоо өөрийгөө бэлтгэж зорилготойгоор одоо хугацааг одоо үр дүнтэйгээр өнгөрөөх вэ гэдэг дээр төлөвлөгөө бас ярьж зөвлөдөг байна. Цахилгаанчин, гагнуурчин гэдэг мэргэжлийг жинхэнэ яг гараараа өөрөө хийж үзнэ гэдэг маань тухайн мэргэжлийн талаарх бодит мэдээллийг одоо мэдрэмжийг өөр дээрээ аваад тэр одоо сонголтондоо хандах хандлага дээрээ тэр одоо чиг баримжаагаа тэр бодитойгоор авч байна гэсэн. Магадгүй сургалтынхаа явцад надаа энэ мэргэжил тохирохгүй юм байна. Би өөр шинэ мэргэжил нийтлээ. Тэр надад илүү тохиромжтой байна. Тэгвэл одоо би өдий хүртэл сурсан те мэдлэгээ яаж хөрвүүлэх боломжтой вэ? Ур чадвараа би тэр мэргэжилтэд одоо яаж те зохицуулж цаг алдахгүй ч юм уу те яаж хөрвүүлэх боломжтой байна гэдэг дээр бас дахиад зөвлөхүүдийн тусламж хэрэгтэй болно. Тэгэхээр энэ зөвлөх мэргэжилтнүүдээ илүү сайжруулж иж бидний хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний үр дүн гүйцэтгэлтэй энэ зүйлийг бол нэмэгдүүлэх юм байна гэж ингэж харж байгаа. Олон улсын туршлага одоо юу гэдгийг Герман болон Швейцарын хөгжлийн агентлагийн одоо зөвлөхүүд ч гэсэн бид нэр зөвлөж байгаа. Ер нь мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх үйлчилгээ бол насан туршийн боловсрол олгох суурь юм.
мэргэжлээ сонгож амжаагүй, буруу сонголт хийсэн, эсвэл өөр ажил мэргэжилд хөрвөх гээд ямар ч насныханд зөвлөх үйлчилгээ хамгийн чухлаа гэж олон улсад үздэг байна. Бүх насны одоо иргэдэд зөвлөгөө өгч чадах тийм хүн байх ёстой. Тэгэхээр бол энэний төлөө бол бас мэдээлэлтэй ажиллаж чаддаг байх хэрэгтэй. Тэ мэдээлэл түргэн боловсруулах нэлээд тийм агсан түвшинд мэдээллийг боловсруулж чаддаг байх. Өөрсдөө маркетинг хийж тэ хүмүүст иргэдтэй хүрч чаддаг байх ёстой. Хөдөлмөрийн зах зээл дэх эрэлт нийлүүлэлтийг шинжилгээ хийж чаддаг болох. За ажил хөдөлмөр мөн одоо хүний нөөцийн хоорондын тохирцыг хийж чаддаг болох, шинжилгээ хийж чаддаг болох, за судалгааны ажлуудыг хийж чаддаг болох, зөвхөн ганцхан зөвлөх үйлчилгээ үзүүлэхээс гадна цаашид яг ажил мэргэжил судлал, карьер хөгжлийн чиглэлээр одоо суур судалгаануудыг хийх чадвартай тийм мэргэжилтэнгүүд бэлтгэж байгаа. Харилцааны чадвар гэдэг хичээлүүд байгаа. Мөн энэ ганцаарчсан зөвлөгөө гэдэг хичээлүүд маань хэрхэн яаж хүмүүстэй дотн харилт одоо илүү нөгөө ойр харилцааг бий болох уу, тэднэртэйгээ хэрхэн зөв ойлголцох уу, ямар асуултуудыг асууж иж тэр нөгөө ярьж чадахгүй байгаа дотор нь байгаа тэр зүйлийг нээж гаргаж ирэх үү, тэднэрт хэрхэн яаж туслах уу гэсэн хичээлүүдийн агуулгын хүрээнд харилцааны одоо чадваруудыг бол эзэмшиж чаднаа. Нийгэмдээ хэрхэн яаж харилцаанд орох юм, яаж одоо өөрийгөө зөв илэрхийлэх юм, бусдаа яаж харилцвал одоо илүү одоо юу гэдгийг аз жаргалтай амьдрал сайн сайхан амьдарч болох вэ гэсэн энэ сэдвийг одоо үндсэн одоо нэг том модуль болгож оруулж ирснээр бол хүмүүст илүү сонирхол татхаас гадна илүү энэ хүмүүс маань тэр хөдөлмөрийн зах зээл дээр бэлтгэгдэх, өөрөө хувь хүний хувьд бэлтгэгдэх, за өөрөө одоо тэр харилцаа хандлтанд анхаарч өөрөө өөртөө итгэлийг бий болгох, ажил хайх одоо чин хүсэл эрмэлзэлтэй итгэл найдвартай болох ийм боломжийг олох зорилготойгоор хийгдэж байгаа. Монгол улс хөдөлмөрийн зах зээлээ мэрэгсэн ажиллах хүчээр хангахын тулд чиг баримжаа олох зөвлөхүүдийг нэмж бэлдэх шаардлагатай. Үүний тулд Монгол Улсын их сургууль зайны сургалтыг иргэжлээс хэрэгжүүлж эхлэх гэж байна. Зайны сургалтын хөтөлбөр маань өөрөө агуулгын хүрээнд бие дагаад суралцахаас гадна багштай ажиллахаа бол одоо тодорхой хугацаанд 2-3 7 хугацаанд багш нартай техник сургалтандаа суух шаардлагууд бол тавигдана. Тэр нь бие даан гүйцэтгэх ажлуудыг бол шаардлагууд байгаа. Тэгэхээр энэ хүрээний агуулга кредит цагуудаа бол нөхөж гүйцэх хүрэн боломжтой байхаар Монгол улс хөгжих гол түлхүүр бол баялаг бүтээгчид. Ямар ажил мэргэжил эрэлттэй байгааг тооцож үндэсний боловсон хүчний бэлтгэдэг. Тэднийг ажлын байраар хангадаг бодлогоо нэгтгэж чадвал өнөөгийн нийгмийн хүндхэн сорилтыг давах боломжтой гэж салбарын яам тооцож байна. Эцэг эхчүүд Монголын зах зээл дээр 5 жилийн дараа ямар мэргэжил одоо үнэхээр эрэлт хэрэгцээтэй болох вэ гэдэг мэдээлэл байхгүй. Одоо өөрөөр хэлбэл бүгдөө л хүүхдүүдийн сонирхлын дагуу бүгдийг эмч болох чи, бүгдийг багш болох чи гэдэг нийтлэг юм яриад байдаг. Гэтэл нарийн судалгаануудаар бол одоо тийм 5 жилийн дараа Монгол улсад ийм том төслүүд хэрэгжиж байна. Энэ төслүүд дээр ажиллах нь боловсруулж байгаа гэдэг асуудал бол өөрөө их чухал байхгүй. Тийм учраас өөрөөр хэлбэл 10 жилийн дараа Монгол улсад ямар том төслүүд хэрэгжих юм, 5 жилийн дараах Монгол улсын хөгжил хаашаа явах юм. За энийг дагсан мэргэжилтнүүд яг 5 жилийн дараа 10 жилийн дараа бэлнэ үү гэдэг асуудал өөрөө их чухал юм. Тийм учраас л манай дээр энэ ажил мэргэжил судлал, энэ хөдөлмөрийн зах зээлийн тооцоо судалгааны асуудлууд бол их чухал юм. Одоо өнөөдөр бүх хүүхдүүд ихэнх нь хуульчаар, төрийн захиргааны менежер, бизнесийн удирдлагын менежер гэдэг төгсөөд идэг. 10 жилийн дараа юм 5 жилийн дараа энийг зах зээл угаас хангаж чадахгүй байна. Өнөөдөр ч гэсэн одоо энэ ерөнхий мэргэжлэр сурж байгаа юмнуудыг бол манай улсын зах зээл бол хангаж чадахгүй байна. Тийм учраас ажилгүй хүмүүс хэн бэ нэ гэхээр дандаа нийтлэг мэргэжлэр төгссөн хүмүүс ажилгүй байгаа байхгүй. Гэтэл нарийн мэргэжлэр төгссөн одоо өөрөөр хэлбэл ажлын байр цаана байгаад байдаг. Тэн дээр нөгөө хүмүүс ажлыг ихэр шаардлагыг хангаж чаддаггүй. Ингэсэн тохиолдолд манайх яаж нөхөр нэг гаднаас ажиллах хүч авч ажиллах ажиллагаанууд хийгдээд байгаа юм. Тийм учраас өөрөөр хэлбэл энэ хөдөлмөрийн зах зээл судлал энэ бодлогууд нь бүгдөө нэг шугамн дээр байж чадвал энэ ажил хөдөлгөөний асуудлыг бол тодорхой төвшөнд одоо шийдэх боломжтой гэж бид нар үзэж байгаа. Герман, Швейцар, Австралийн засгийн газрын санхүүжилтээр ашигт малтмал суурилсан мэргэжлийн боловсролын сургалтын төслийг хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран хэрэгжүүлж байна. Бид үндэсний боловсон хүчний цогц бодлоготой болох, цаашдаа бодлогыг хэрэгжүүлэх, хууль эрх зүйн орчин сайжруулах зорилго нь дээрх төслийн гол шийдэл юм а.